Та бүхэн мөрөөддөг үү? Би ч гэсэн мөрөөддөг. Миний мөрөөдөл бол хүн бүхэнд тэгшвэр тэмцтэй эрүүл мэндийн тогтолцоо манай оронд бий болоосой гэж боддог. Би та бүхэнд миний мөрөөдөл хэрхэн эхэлсэн талаар товч түүхээ хуваалцъя. Би 4 настай анх дүүтэй болсон юм. Дүүтэй болоод ах хүний хуваар мэдэрч болох тэр сайхан баяр баясгалан хийгээд дүүтэйгээ цагийг өнгөрөөх, дүүгээ харах гээд ах хүний хуваар мэдэрч болох тэр сайн сайхан бүхнийг мэдэрдэг байлаа. Нэг өдөр дүү маань хүн дээр өвдөж ээж хоёр аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явахаар болсон юм. Би дүүгээ явснаас хойш цаг мөч бүрийг тоолж хүлээсээр 4 цаг, 5 цаг, 24 цаг тухайн өдөр буцаж ирсэнгүй. Дараа өдрийнх нь 12 цагт мотоциклийн дуу гарч ээж хоёр ирж байгааг мэдсэн би гэрээсээ гүн гарч дүүгээ тосгоор гарлаа. Гэвч дүү маань байсангүй. Ээж хоёр хоёулаа ирлээ. Би ээж хоёроос миний дүү хаана байна гэж асуухад тэр хоёр юу ч дуурсангүй. Гэхдээ хэдий жоохон байсан ч гэсэндээ тэр хоёрын царайны илэрхийлэмж биеийн хөдөлгөөнөөс болсон процессыг би ер нь ойлгосон юм. Ингээд дүүтэй байсан би жаргалтай байсан би жаргалгүй болчлоо. Дүүгээ байхгүй болсноос хойш би 7 хоногийн турш маш их гонхтой ганцаардлыг амсч тэр хугацаанд би хинтэй ч юу ч дуурахыг хүсээгүй. Хэдий жоохон байсан ч гэсэндээ энэ процесс одоо ч надад тод санагддаг. Энэ хугацаанд би юуг бодсон бэ гэхээр надад энэ мэдрэгдсэн мэдрэмж эсвэл оройтой үйлчлүүлсэн үйлчлүүлэгч эсвэл эмчилгээ авч чадахгүй байгаа энэ бүхэн бити давтагдаасаа миний мэдэрсэн энэ муухай мэдрэмжийг өөр хин нэгний гэрвэл бити тохиолдосоо гэдэг би мэдрэмжийг өөртөө илэрхийлсэн юм. Тиймдээ ч миний мөрөөдөл бол энэ үеэс эхлэлтэй. Би миний хийж чадах хамгийн эхний алхам бол би сайн эмчилж бусдад туслах, бусдыг ангаах гэдэг бол миний хувьд эхний хийж чадах алхам юм а гэдгийг ойлгож авсан юм. Эндээс миний мөрөөдөл эхэлсэн. Би 7 настайдаа 1-р ангид орж хичээл тармагц ээжийнхээ ажил дээр очдог бусад хүүхдүүдийн адил нэгэн байлаа. Миний ээж их барих эмэгтэйчүүдийн бага эмч буюу та биднээс мэддгээр их баригч хийдэг хүн байдаг. За их барихын эмнэлэг бол бид бүгдээрээ л ямар нэгэн байдлаар орж үзчихсэн байгаа. Тэнцээ гэр бүлээ нэмдэг, өнөр өтгөн болдог. Ер нь хүн болгоны хувьд дийлэнх жаргалтай мөч бас их барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт өрнөдөг. Би хичээлээ тараад очоод тэнд байхдаа юуг анзаардаг вэ гэхээр жирийн нэгэн хүүхдийн нүдээр тухайн эмнэлэгт байгаа асрагчийн амьдрал, эмчийн амьдрал, тэнд байгаа хүн болгоны амьдрал хэрхэн өрнөдөг. Эмнэлгийн дотоод орчинд юу болдог гэдгийг хүүхдийн нүдээр харж байна. Дээр нь бүл нэмэхэд ирж байгаа хүмүүсийн аз жаргалтай илэрхийлэмж эргээд бүл нэмсэн айл өрхийн баяр хөөртэй аз жаргалтай байдал гээд олон зүйлийг тэндээс олж харсан юм. Би эмнэлэг дээр цагийг өнгөрөөхдөө хүний зовсон, өвдсөн үедээ ямар хандлага гаргадаг, тэнд зовлонтой хүн ямар процессыг өрнүүлдэг, эргээд эдгээд гарахтаа нүдний баяр баясгал, аз жаргалтай мэдрэмжээ бусдад хэрхэн хуваалцдаг гэд бүхэл сайн сайхан зүйлийг тэндээс олж харсан юм. Тэнд ч миний 2 дахь гэр, 2 дахь амьдрал минь өрнөсөн гэж хэлж болно. Миний 4 настайдаа анх өөртөө тавьсан амлалт хизээч дуусахгүй үргэлжилсээр байна гэдгийг би энд мэдэрсэн юм а. Үүний дараа би 2011 онд ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төгсөж төгсөх дамжаанд маань бас нэг гонхтой мэдээ давхцсан. Тэр нь юу байсан бэ гэхээр миний өвөө хүн дээр өвдсөн. Хүн дээр өвдөхдөө мөн хавдраар өвдөж эцсийн шатандаа буюу эмчлэгдэх боломжгүй гэдэг оншийг би сонссон. Хэдийгээр эмч болох ч өвөөгийн хайртай хүүгийн хуваар өвөөдөө би эмч болоод өвөөгөө сайн эмчлэндээ ангаандаа тусландаа гэдэг сэтгэл байсан ч гэсэндээ энэ бодол минь бас л оройтсон. Эмнэлэгт байх хугацаанд нь би хэд хэдийн эмнэлэгт өвөөгөө сахижээлаа. Нэг удаа улсын нэлээд том эмнэлэг дээр очиод сахих явцдаа
би нэг зүйлийг олж анзаарсан юм. Тэр нь юу байсан бэ гэхээр эмнэлгийн нойлын асуудал байсан. Хэдийгээр биднээс жижигхэн зүйл мэт боловч өдөр тутамдаа төдийлөн анзаарахгүй. Жирийн нэгэн өвдөөгүй би байхгүй, өвдсөн нэг хүн тэр нойлд ороход тийм л хүндрэлтэй орчин өвөө бит хоёрыг өгтөө авсан. Хаалга нэвдэрсэн, хуучирчсан, бохир заваа дээр нь суултуур байхгүй ч гэдэг юм уу. Бидний төсөөлж болох хамгийн муухай тэр мэдрэмж. Би өвөөдөө тухайн үед нэг зүйлийг амласан. Энэ юу байсан бэ гэхээр өвөө хүн таныг идгэсний дараа энэ нойлыг заавал цэцж өгнө гэдэг амлалт. Гэвч өвөө мөн энэ явдлаас хойш 6 сарын дараа өөд болсон. Өвөөгөө байхад би хэдийгээр амлалтаа биелж чадаагүй ч гэсэндээ миний мөрөөдөл бол оршин байсаар байсан. Гэхдээ дөнгөж төгсөж байгаа оюутан хүний хувьд мөнгөгүй гэдэг юм уу, боломж байхгүй байсны үдээс энэ асуудлаа би хэрхэн шийдэх вэ гэдэг айцтай тулгарсан. Хэдийгээр жижигхэн нэг асуудал мэт боловч энэ миний хувьд сорилт мөн айц байсан. Тухайн амлалтаас хойш 1 жилийн дараа Зөрөг сангийн байгаль орчны манлайлал гэдэг хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Тэр хөтөлбөрт хамрагдчих явцдаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болоод улмаар би энэ төслийнхөө талаар төслийнхөө менежерүүд танилцуулсан. Тэгэхэд юу гэж хэлсэн бэ гэхээр бид энэ төслийг дэмжинэ гэж хэлсэн. Энэ бол миний хувьд маш аз жаргалтай мэдээ байсан. Яагад гэвэл өгсөн амлалт мөрөөдлийн мэн хилтерхий биелэх боломж бий болсон. Ингээд улмаар тухайн төслийн санаачлагчдаас надад нэг 500 мянган төгрөгийн анхны төслийн санхүүжилтийг өгсөн. Гэвч биднээс ер нь тооцоолж яснаар миний мөрөөдлийн тэр 0 бий болтол нэг 20 орчим сая төгрөгийн санхүүжилт биднээс шаардлагатай болсон. Улмаар би найздаа санал тавиад найзтайгаа үлдсэн санхүүжилтөө хэрхэн олох вэ? Хэрхэн энэ мөрөөдлөө биелүүлэх вэ гэдэг эрэл хайгуулт гарсан. Ингээд бид жирийн нэгэн танихгүй хүнээс эхлээд том албан байгууллага олон хүмүүст уг саналаа тавьсан. Олонний инфлюенсерүүд хүртэл биднээс тусалсан. Биднээсийн постыг өөрсдийнхөө хаягн дээр байршуулж өгсөн. Улмаар үүний дараачаар яасан бэ гэхээр жирийн танихгүй ихч биднэрүү жишээ нь холбогдсон. Юу гэж холбогдсон бэ гэхээр ихч нь ингээд гэрээ засаад нэг нойлын суултуур ихчд нь үлдсэн байгаамаа. Чиний ингээд би улсын эмнэлгээр хэмжлүүлж үзсэй. Чиний ингээд энэ санаачилж байгаа төсөлд туслах зорилготой байна. Нэг суултуур өгвөл болох уу гэд. Жирийн нэг танихгүй эмэгтэй хүртэл бидэнд суултуур хандилсан. Албан байгууллагуудаас бидэнд боломжтой бүх зүйлээрээ дэмжсэн. Ингээд бид анх эхлээд тухайн нойл маань өөрөө улсын том эмнэлгийн нойл байсан учраас ер нь бол олон хоног зогсон байдалд орж болохгүй. Тэргээр хүмүүс үйлчлүүлэх хэрэгтэй. Бид эхний тооцоололоор 5 хоногт нойлоо дуусгах гэсэн зорилготой байсан боловч энэ маань өөрөө явцын дунд санхүүжилт гэдэг юм уу, засвар үйлчлэгээ их хүмүүсийн хомсдлоос үүдэлтэйгээр 17 хоног болж үргэлжилсэн. Эхний 2 зураг бол ер нь бол нойлын нэг харагдах байдал бол нэг иймэрхүү байсан. Энд бол яг үнэндээ бид хүртэл бие засахад айгүй хүндрэлтэй харагдаж байгаа зү тэ. Тэгтэл энэ ч өвдсөн хүнд хагалгаанд орсон хүмүүс орно гэдэг өөрөө надад маш хэцүү хийгээд эмгэнэлтэй санагдаж байсан. Тэгээ бидний ер нь бол зассан байдал бол энэ 3 дахь зурган дээр иймэрхүү байдалтай болгосон. Бид 5 хоног тоо хийж чадаагүй ч гэсэндээ сайн санаатай олон хүмүүс, сайн санаатай хамдлагчдын буйнаар 17 хоногт хийж гүйцэтгсэн. Бид ажиллах хөнгүүгээс үүдэлтэйгээр найз хоёр өөрсдөө хүртэл цемент шавхаага зуурах. Эцэст нь би энэ өдрийг сайн сандیں۔ 2019 оны 6 сарын 14-ний өглөөний 4 цаг 30 минут. Энэ өдөр бид хоёр эцсийн цэвэрлэгээ өөрсдөө хийгээд эмнэлгийн нойлоо хүлээлгэж өгөөд үүрээр гарч байсан. Тэр үед яг нар мандж байсан. Энэ өдөр хизээж мартдаггүй. Энд та бүхэнд хэлэх зүйл нь юу вэ гэхээр бид сайн зүйлийг санаачилж, сайн зүйлийг мөрөөдөж чадах юм бол тэр мөрөөдөл урт хийгээд богино хугацаанд ямар нэгэн байдлаар биелдэг. Монголчууд хэлдэг дээ. Сайн санааны үзүүрт шар тус гэж. Тэгэхээр бид сайн зүйлийг эхлүүлж чадах юм бол энэ мөрөөдөл хизээ нэгэн цагт заавал биелдэг гэдгийг энэ жижиг жишээн дээр хуваалцахыг хүссэн юм аа.
За бидэнд мөрөөдөлтөө хүрэхэд айдсыг давсны дараагаар итгэлээ хадгалжүүлэх гэдэг зүйл туйлын чухал. Бидэнд итгэлдээ хүрэхийн тулд тууштай байдал чухал. Бид дийлэнхтэй алддаг санагддаг юм. Би хэдийгээр лаг хүн биш гэсэндээ миний одоогийн харж байгаа өнцгөр юу вэ гэхээр бид хитрхи том өсрөх гэж хичээдэг. Энэ бол бидний хувьд алддаг алдаа байх гэж би бодсон. Яагаад гэхээр хэд том өсрөхээс өмнө биднээс байнгын доктортой жижиг алхам хийж явах нь өөрөө туйлын чухал. Биднээс зорилгодоо үнэнч урт хугацаанд доктортой зорилгынхоо төлөө тууштай байж чадах юм бол хизээ нэгэн цагт энэ зорилго заавал биелнэ. Тэрнээс өнөөдөр бид мөрөөдөөд маргааш энэ мөрөөдлийг биелүүлэх нь боломжгүй. Боломжтой байлаа гэхэд амтгүй. Тэгэхээр мөрөөдөлт бол тууштай байдал туйлын чухал. Миний хувьд 2019 онд Нүүбийн залуучуудын зөвлөх хороо гэдэг байгууллагад элс орсон. Би улс орны хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцоонд өөрийнхөө боломж бололцоогоор өөрчлөлтийг гаргах юмсан гэж мөрөөддөг. Үүнийхээ хүрээнд ч гэсэндээ ер нь бол залуу хүний хувьд энэ Нүүбийн салбар байгууллагуудын оролцоо, залуучуудын оролцоог ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хооронд энэ уялдаа холбоог нь хангах гүүр болж ажиллах зорилготой энэ байгууллагын гишүүн болоод миний алсын зорилго болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр төсөөл хөтөлбөр тэр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг аль болох их орондоо татаж залуучуудын оролцоо, залуучуудын эрүүл мэндэд анхаарах юмсан гэж мөрөөдсөний үндсэн дээр уг хөтөлбөрт оролцсон. Гэтэл бас эрүүл мэндийн шалтгааны улмаас болоод тухайн хөтөлбөрөөс гарах болсон. Энэ бол миний хувьд нэг мөрөөдөлтөө дөнгөж хүрээд алдчих байгаа мэдрэмж байсан. Гэхдээ би өвдснийхаа дараа ер нь бол 6 сарын хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа гэдэг юм уу, ямар нэгэн зүйлд идэвхтэй байж чадаагүй. Энэ хугацаанд би их зүйлийг бодсон. Саяны хэлсэн итгэл болон тууштай байдал бидэнд заавал байх хэрэгтэй гэдэг. Иймдээч би ерөнхийдөө ямар нэгэн байдлаар мөрөөдлөө зогсоогоогүй үргэлжлүүлсэн. Хэдийгээр өмнө олдсон боломж бидэнд дахин олддоггүй ч гэсэндээ тэр боломжоо хүрэх өөр гарц гаргалгааг би таах хэрэгтэй олж харсан. 2019 онд би магистрийн зэрэгийг хамгаалсан ханагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд. Ингэхдээ мэслийн үед мэслийн эмч нарт яг хөө та бүхэн ойлгохгүй байж болно. Гэхдээ мэслийн эмч нарт ер нь тулгамддаг асуудал юу вэ гэхээр энэ цус алдалтын асуудал байгаа зүслэгтэй холбоотойгоор. Тэгэхээр энэ цус алдалтыг бууруулах тогтолцоо өөрөө бусад оронд хөгжөөд 10-15 жил болцсон. Манайд харьцангуй энэ төрлийн асуудал ихтэй байсан учраас цус алдалтыг бууруулах чиглэлээр судалгааны ажлаа бичиж энэ маань өөрөө бас нэлээд сайшаал хүртэж тухайн эмнэлгийнхаа практикт нэвтрүүлж чадсан энэ цус алдалтыг бууруулах судалгааны ажил маань улмаар бусад эмнэлгүүдэд багаар хэрэгжиж одоо манай гэмтлийн эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, бусад энэ том эмнэлгүүдүүд төр бүгдэнд нь энэ миний судалгааны ажилтай холбоотой цус багталтыг бууруулах энэ тогтолцооны систем хэрэгжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас ингээд эмчийн хувьар миний хийж чадсан багч гэсэндээ бахархам зүйл болж чадсан. За сүүлд 2025 онд би Харвардын энэ Leadership in Medicine гэдэг хөтөлбөрт хамрагдаж эхлээд байгаа. Энэгээр ерөнхийдөө тэр Азийн 30 орчим орны төлөөллүүд оролцдог энэ залуучуудын манлайлал тэгээд өөрсдөө хөгжүүлэх тал дээр юм хэрэгждэг хөтөлбөр байгаа. Энд оролцсондоо бас туйлын их баяртай. Мөн цаашид миний бас мөрөөдөлтөө өрхнийг алхам гэж харж байгаа. Судалгааны ажлын хүрээнд 2025 онд Английн Лондон хотод болсон гэмтлийн мэслийн эмч нарын чуулга уулзалтанд оролцоод мөн манай баг хамт олонны хийсэн судалгааны ажил, шилдэг судалгааны ажил болсон. Тэгэхээр энэ бол энэгээр миний илэрхийлэх гэсэн санаа бол та бүхэн мөрөөдөлтөө тууштай байх юм бол тэр маань урт хугацаанд ч гэсэндээ ямар нэгэн олд амжилтыг олж авт юм гэдэг санааг л илэрхийлэхийг хүссэн. Мөрөөдөл бодит байдал дээр шилжихээр хичнээн гайхамшиг болдог талаар та бүхэнд хуваалцъя. За энэ бол одоо би спортын гэмтлийн эмч буюу дурангийн мэслийн эмчээр ажилладаг. Энэ бол миний 4 настай мөрөөдсөн мөрөөдөл маань тодорхой хэмжээнд бодит байдалд шилжиж байгааг илэрхийлэл. Энэ хүү циркчин сүүлд над дээр ирсэн бас өвчтнүүдийн нэг. Циркийн ийм өсрэлттэй үзүүлбэр үзүүлж байхдаа одоо та бүхэн анзаарах юм бол буухтай хөлөө маш хүнд гэмтээсэн. Улмаар манай эмнэлэгт хандаж мэслийн эмчилгээ хийлгэсэн ийм хүү байгаа.
хүү гимтээд шууд манай эмнэлэгт ирж чадаагүй 3 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар бусад эмнэлгүүдээр үзүүлэх эсвэл бариач дээр очих ч гэдэг юм уу байдлаар явж хаад эцэстээ эмчлэгдэхгүй болоод ирэхээр манай эмнэлэг дээр бас эмчлэх арга хайж ирсэн байгаа. Энэ хүү дээр дурангийн мэсэл хийгдээд тэр өвдөгний том хэмжээний жиргэвч мөгөрсний урагдал байсныг нэмчихсэн. Хэрвээ энэ хүү энэ байдлаараа дахиад 2 жил явсан бол өвдгөөр байнга өвддөг. Дөнгөж 18 настай хүү 25 настай гэхдээ ер нь бол алхаж гიშгэхэд бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар алдaltaтай нэгэн болж хувирах байсан. Гэхдээ харьцангуй цаг алдалгүй ирсэн үндсэн дээр бүрэн эмчлэгдэж энэ дээр харагдж байгаа зураг сая 25 оны 9 сард Хятадд болсон циркчдийн олон улсын наадам дээр Гран При шагнал хүртсэний надтай хуваалцсан зургийг та бүхэнд харуулсан байдлаар харагдаж байна. Бид бүхэн мэднэ Мартин Лютер Кингийн мөрөөдөл бүхэнд арьс өнгөний үзлийг арилгах, бүхэнд тэгш боломжийг бий болгох байсан. Миний хувьд Монгол орны эрүүл мэндийн системд хүн болгонд ижил боломжийг олгож, бид өвдөхөөсөө өмнө өвдсөн ч цаг алдалгүй эмчлүүлдэг тийм л эрүүл мэндийн тогтолцоо бүрдээсэй гэж хүсэж байна. Энэ дан ганц эмч эмнэлгийн ажилчдын оролцоо биш, залуус та бүхний оролцооч чухал. Тэгэхээр энэ маань өөрөө Мартин Лютер Кингийн мөрөөдөл бүх Америкчуудын мөрөөдөл байсан бол миний мөрөөдөл бүх энэ сууж байгаа та бүхэн бүх монголчуудын мөрөөдөл байгаасай гэж би хувьдаа хүсэж байна. Ирээдүйд эрүүл Монгол, зорилготой Монгол байхын төлөө хичээцгээе. Та бүхэнд баярлалаа.